Олон жилийн өмнө соёл урлагийн их сургуулийн хоёр оюутан мөнхөрч биш те хоёулаа гэж дуулсараагаад мөнхөр шатсан байдгаа. Тэдний дээр хоорондоо салшгүй холбоотой өнөг Жон автобусны жолооч кондуктор хоёрыг эхнэр нөхөр гэж боддог шиг энэ хоёрыг ч гэсэн тэгж итгэдэг байсан. Итгэлийг маань алдсангүй. Ингээд та бүхний өмнө ардын жүжигчин Жавхлан болон гавьяа жүжигчин Баясгалан нарыг үрж байна. За харагч байна. Саяхан Монгол түмнэрээ нэг мэдээнд Магнаага хагартал баярлсан. Тэр бол одоо Жавхаагийн маань ардын жүжигчний том найран дээр Баясаада одоо гэрлэх санал тавьж галыг минь манаач ээ, цайг минь чанаач ээ. Айгу романтик байсан. Тэр Батсүр авраг хүртэл манайх үнэхээр романтика гэдэг хэлж иртээ. Тэгээ та хоёрыг маань нийлчээсэ гэж одоо Монгол түмэн бүгдээрээ боддог байсан. Тэр итгэлийг маань алдаагүй баярлаа. Энэ саналын тухай юу гэж бодож манай Баясаа юу гэж хүлээж байсан энэ саналыг? Гинтийн гоё л байсан л да. Тэгэд хамгийн гол нь Жавхаа маань ардын жүжигчнийхаа тэр том цолныхоо найран дээр өөрийнхөө хамгийн дотны хүмүүсээ өрсөн байгаа ш тахта өнөрөө тэ нутгийнхнийгээ тэгэл өдий хүртэл Жавхлантай хамт мөр зэрэгцэж ирсэн бүх дотны гэсэн сайхан хүмүүсээ өрсөн байсан. Тэгэд тэр бүгдийнхээ өмнө Монгол түмнийхээ өмнө надад маш их итгэж байгаа учраас тэр одоо гайхамшигтай саналыг тэр олон хүндтэй хүмүүсийнхээ өмнө тавьсан. Тэгэхээр энэ бол эр хүний хувьд маш их бас том зориг, дээрээс нь маш их итгэл явж байгаа л гэж харсан. Тийм. Баярлалаа. Тийм. Яг энэ хэсэг шүү дээ. Айгуу гоё. Ажлын санал байсан юм шүү. Галын манаач гэж. Галыг минь маа. Өрх татаач гэж. Ер дандаа юм хийлгүүл гэх. Юу гэдэг вэ? Ер нь манай жоохон яг нэг амар удаан бодсон уу? Бодоогүй ерөөсөө яг нэг ихний бодол их шууд тас гэж их зүг болчихдөг шүү дээ. Яг тэр бодлоо би их дагдаг байхгүй. Тэгээ ер нь ерөнхийдөө гэхдээ яг тэр өдрөө биш л те. Ерөнхийдөө за ер нь нэг муу нуухаар сайн альчил гэдэг шүү дээ. Юу вэ? Энэ хорвоо дээр нэг л амьдарч байгаа юм чинь. Тийм. Яг л энэ байгаа бүх зүйлүүдийг бүхэл хүмүүстэй хуваалцах хэрэгтэй. Дээрээс нь Монгол түмэн чи ингээд Жавхлан Баясгалан гэдэг хүмүүсийг чи ингээд ерөөцсөн байхгүй. Ингээд ерөөц. Тэр ерөөл тэгэл одоо миний нэг товчхон нэг үг өгч тавилаа юм да. Үнэхээр гоё юм. Бас их романтик хүн гэж сонссон шүү. Ер нь бол та хоёр бол бие биентэйгээ танилцаад 28 жил болцсон байна. Би одоо зүгээр нэг жижигхэн клип үзүүлээ. За. Цагаан халаачтай охин гэдэг үү? Тэгээ энэ хүү бол бүр сая хүнтэй суусан гэсэн шүү дээ. Тийм. Өөрөө болоод одоо бас яг юм хөөрхөн хүүхэдтэй болсон байгаа. Тэгэхээр бүр бид нар ч одоо бараг эртний идэл болчихж байгаа. Ийм жоохон байсан хүүхд өөрөө болоод ийм хөөрхөн хүүхэдтэй болж ирэх хэрэгтэй. Хоримнаарэ гэдэг чинь бүр арай эртний идэл. Хэд хүрсэн байна гэсэн үг? 28. 28 бол бодё яг одоо харуул тийм. 4-5 сартай. 4-5 сартай. Тийм тэгээ бодохоор бас ер нь бол энэ цаг хугацаа ингээд эргүүлээд харах юм бол Монголын урлагийн түүхэнд маш том өөрчлөлтүүдийг авчирч ирсэн. За тэгэл хамгийн залуу бараг эмэгтэй гавьяатуудын нэг бол хамгийн эхлээд бас болж исэн баг. Гэтэ би ер нь бодож байхад
Тойрын хамгийн анхны дуу яг ямар өртгөөр яаж бодож яаж одоо хамгийн эхлээд ингээд ийм дүэтийг хий яг ингэж хамтдаа хий тэгээ яг тэр анхны дууга эхэлж исэн яг 28 жилийн өмнө л очил хамгийн анхны дуу чи ямар дуу байсан тэр яаж эхэлж исэн түүгээс эхлэх юм бол яриа бас айгүй гоё эхлэх болоо гэж бодож байна. Анхны дуу чинь мөнхөрөгчтэй хоёлаа шүү дээ. Тэгэл баг дундаас юм нийлүүлэл эхэлж исэн. Би хараа тэр санаагийн жахаа гаргаж ирсэн байхгүй айгүй алсын араатай үн штэ ерөөсөө. Тэгээ бид тэр нөгөө төгөлдрөө уран дээр би хөгжмийн тоглоо сурцсан байсан. Манай найдал багш надаа энэ дууг хөгжсөн. Тэгээд нөгөө оюутнууд дуулдаг дуу штэ. Ангиараа дуулж явах явцад тэр үед л одоо жахваад нэг оч харвсан байгаа юм л та. Мэргэн санаа төрж. Тий. Тэгээ тэр мэргэн санаа бол үнэхээр байгаа онсон. Ягаад тэгэхээр өнөөдөр бид тээр бас Монголын урлагт өдөө хүртэл ингээл жохлон баяслангаараа явж гин. Тэгэхээр гараа сайн бол барай сайн гэдэг. Бид тээр гараагаа сайхан дуугаар сайхан ихэлсэн, зөв сайхан ихэлсэн. Тэгээд одоо тэр дууны фонограммыг чинь одоо дуучин болормогч нөхөр Аран заах тий. Аран заах чинь Casio дөнгөж одоо фонограм хийдэг үе байсан. Тэгээд тэр үед чинь оюутнуудад чинь бас тэр болгон мөнгө байхгүй шүү дээ. Хонхны хоёроор ээж маань нэг монитын юмг авч өгсөн биз надаа. Зоос хоёлоос. Тэрийг ламбард нь тавь. Тэр үе чинь ламбард амар хөгжсөн байсан. Юм л нэг ламбардчих гэдэг байсан. Манай ангилчсан дээр ганц нэг юм тойруулах гэдэг юм өмдөхтөр битүү ламбард. Нэг яда цаг байна бүгж өнөө юм гэнэ. Тэр үелтэй тэгээд бид тэр анхныхаа дууг тэгэж хүчүүлж ирсэн. Тэгээ одоо энэ цагаан полоочтой охин жавхлан баяслан гэлдэг хоёр хөр хөөхт гараад ирлээ гэл. Тэгээ яг энэ гарч ирж явах явцад маань бид хоёрын өөрсдийн маань нэр маш том менежментийг өгсөн байхгүй юу ерөөсөө. Брэнд болсон шүү дээ. Шууд тийм том брэнд болоо. Эмэн чинь тойруулаад гэл үнсээд идэв шүү дээ. Үу яасан гэл хийгээдсэн ба. Эрхэлж байгаа л тэгэл явдаг. Тэгээд энэ бид манай ангийг юунд тоглолт их үзүүлдэг гэсэн. Тэгээд тоглолтын дээрээс би бодохгүй юу. Энэ болмоор юм шиг байна. Ер нь нэг ингээд дуулъя гэдэг. Тэгэл энэ тэр дуунаас эхлүүлээд ингээл энэ хонгорхон өрчин тэгэл тэрний араараас тий. Ингээл залгаал явцсан ш. Тэр тэгэл гараа сайн бол барай сайн гэдэг л үнэн л үгүй юм байна тий. Насны хайр гэдэг том хит байдаг. Одоо ингээд хоёрыг харьцуулаад харсан чинь яг ийм жоохон хүүхдүүд эхэлж байсан. Яг миний хажууд нэрэл одоо ардын жүжигчин, гавьяач жүжигчин гэдэг энэ ч анхны хайр байсан уу гэхгүй. Энэ нөгөө л яригсэн шүү дээ. Энэ одоо хаана авах юм бэ? Яриад үнэхээр өөр тийш нас манай ойрцсон. Ярихгүйгүүд аваад цаасан шүү дээ. Энэ нэг сонин ярилцлага өгөхгүйд тэг гадааш нэг шаралцсан навчтай модны хажууд л зогсож байсан тухай. Үнэхээр та хоёрооч Өөрөө ер нь хэд орчим килограмм байсан бэ? Шулаад авцсан юм шиг л. Үнэхээр бас та хоёрч бас шар сонин үнэхээр олон тэжээсэн шүү бас. Энэ үеийн бүх хүмүүс л юм байсан да. Бийж бүр хаана байсан бөө мэдээ та тийм. Бие биендээ хамгийн их баярлж исэн мөчүүд ч яг ямар мөчүүд байдаг. Үнэхээр дахин бодоход дүүрдэг те. Энэ хүн ч бас ийм сайхан хангар шүү гэдэг тийм мэдрэмжүүдээс гоё бүгдээрээ ярьцгаа хөрслүүлэл. Тэртээ 2003 онд тэртээ. Би нөгөө сойс төгсгчлээ урд жил нь аав ээж хоёроо алдаад. Тэгээ хүн чинь их залуургүй жолоог болчихдөг юм л шүү дээ. Тэгэл ерөөсөө нөгөө Монголын хамгийн шилдэг оюутан болоод. Тэгээ ерөнхий сайдаас баахан шагналаа. Их өндөр хэмжээний шагналаа. Тэгээ сургууль дээр ороод нөгөө бурхны ундаанаас сургуулийн тэр орчим, ойр орчимд найз нөхдүүдтэйгээ сагад бариад одоо бас би тоож байгаа юм байл гэдэг байна. Тэгээ нөгөө гадаа гарахаар бүх хүн таниад идэг. Тэр ихний нэг бүх хүн таньж байгаа мэдрэмж гэдэг ч өөрөө юм л. Эхэндээ их гоё байж байгаа сүүл рүү ингээд нэг цухалдаад байгаа юм шиг. Эсвэл нэг ингээд томормоор ч юм шиг санагдаад. Энгөөгөл таньж энэ да. Энэ л жавхлан шүү дээ. Тэгээд яг тэр нэг тийм педилтийн ирэн үеин дээр бөөн зодоо хийгээд тэгээ сургуулиас 17 или 27 хүүхэдтэй
зодолцсон ихэнхийн зодсон хэрэгтэй. Болгоомжтой харьцахгүй 13 дугаар 100 мөнд байсан бол эвгүй жанжин болохоор биш. Би тэгээ бодсон. Гэхдээ би нэр яг байлдах юм бол үнээр амар байлдах юм байна л гэж бодсон. Нэр нэг Чингис хааны нэг зэрэг шиг 1000 хүнтэй тэнцчихээ. Над бол нэг 27 17 хүн бол нэг сони биш юм байна л гэж. Та нар энэ өөртөө дээр чинь ч гэсэн тийм байгаа заа юу. Энэ эцэг дээдсэн юм бол байгаа гэж би бол тэн дээр нотлсон. Тэгээд тэр нэг амар айхтай бахархалтай зүйл биш л дээ. Тэгээд нөгөө сургуулиас хөөгдөөр бол тэр сургуулийн тэр хаалгач чинь шилэн байсан байхгүй. Тэр чигээр нь хагалсан байсан. Тэр чи одоо айхтар юм болж байгаа үстэй. Дээр тэр ангиудын цонхнууд бол нэлээд олон ангийн цонх харсан байсан. Тэгэл би ер нь баг яаж энэ буулгаад нөгөө талд нь гаргах маачаагүй тэр гэсэн юм бодоо. Тэгээд тэр чинь өглөө 10 цагт багш нар ирнэ штэ. Тэр чинь орой болж байгаа үйл явдал штэ. Тэгэл би ийм бужигнуулаад харьяал унтцсан юм шиг. Тэгсэн чи өглөө нөгөө сургууль руу дөхөөд ингээд үдээс хоошхон босч байгаа ш. Тэр чи ингээд очиод ингээд харсан чи сургуулийн шилэг хагарсан шилнүүд бүгдийг шилцсэн байсан. Тэгсэн чинь энэ хүн очиод манай сургуультай чинь 100 ойл айхтар ойрхон шүү дээ, тийм. Би чадангуудыг асраад амар олон хүн асраад бүгдийг нь язлцсан. Тэгэхээр энэ анхны барилгын асуудал эндээс ихсэн да. Барилгын одоо гараа тийчээс орох хийчтэй гэж. Тэгэл одоо цонх шиллээ. Тэгээд тэр сая дөрөвдүгээр их сургуулийн тэр эрдэмт багш нар одоо миний нөгөө бичгийн чадвар их одоо нөгөө зохиолч аавтаа болохоор өөр юм шиг байна. Тэгээд аав ээж маань ингэ заавал намайг сургуулиа төгсөөрэй гэж захиж үлдээсэн юм а гэдэг. Тэгээ ингээд тэрийгэ бичээд өгсөн чинь багш нар ингээд тойроод ингээд уншаал. Тэгэл зарим нь ингээд эмхтэй голдуунд ингээд ихэнх нь уйлаал ингээд. Тэгээ би дотроо бол за би айхтар бичгийн чадвартай хүн байна да. Арайч хөгчихгүй шиг бодлоо гэдэг. Тэгсэн чинь ерөөсө хөөхөр шидэд байна. Тэгсэн чинь хайд багш орж ирсэн ээ. Энэ нөхрийг би 7 хоног хайсан. Тэгээд энэ тамны энэ наа чи аав ээжигээ бас алдаад энийг хүнд нэг ийм үе байдгийм аа энэ гэдэг. Тэгээд намайг над руу зааснаа. Али шууд гарчээ гэдэг. Тэгэл багш хэлсэн гэлээ. Тэр үгэн дээр би тогтсон юм билээ. Энэ хүүхдийг хөөвэл за би одоо энэ сургуулийг анх байгуулсан юм доо. Ер нь нэг утгана. Тэгээд манад нэг муу төгөлдөр хуур байгаад энэ битээр болох байлгүй гэж. Тэгэхээр нэг надад нэг тийм тэр багш хүний нэг шав те тэр айхтар залгуургүй явсан тэр зүйлийг л тэр хүн гэл тэр үед л зогсоосон. Тэгэл сургуулиа төгссөн. Тэгэл тэр цонх шилсэн. Үчин яагаад гэвэл тэр цонх шилжсэн үйл явдал багшийн тэр тал талаас ингээд надад энэ цаанаас илгээгдсэн хүмүүс байгаад шүү дээ. Тэр тухайн үед бол надад бүр хамгийн дээд зэгтээ хүрч исэн айхтар энд ч ярьж байгаагүй зүйл бол би энэ хар хоригны гүүрүү шүү дээ. Нэг юм нэг дээр нэг шат байдаг шүү дээ. Тэр ер нь нэг баригдаад удаагүй байсан баха. Би тэрэн дээрээс өсрий гэж бодчихсон шүү дээ. Тэр чинь ингээд нэг хүн хин хаашаа хандхаа мэдгүй. Тэгэл яг өсрөх гээл зогсож ирсэн чинь яг над руу гэл хэлсэн. Өглөө нэг 10 цаг үед байсан тэгэл. Чи ингээл дуусч байгаа. Чи гоё аав ээжтэй үжиж ингээл ялагдчихж байгаа юм. Тэгэл одоо тэр өсрөх гэжсэн би болол тэгэл өнөөдөр ингээл энэ танаа нэвтрүүлэгт орж ин та. Одоо онгорхоо байсныг нөхөж битүүлж өгсөн хүн. Тэр үед тухайн үед л одоо баясгаланд маш их баярлж ирсэн баг. Таны амьдралагч бас сайхан бит дүүргэж өгсөн байх шүү. Тэр бас үнэхээр багшийн хайр. Баясагийн хайр. Энэ олон ард түмний хайр инэрлийг яаж даахаа ойлгосон яг тэр мөч болсон. Үнэхээр гоё түүхүүд нэг баясагийн хувьд. Зэ ойлгохгүй л ардна гэх юм шүү. Нэг ихэлжүүл тэгээ явчих гаддаг. Хаалтж унаа. Гүргэн дуудаад нөгөө юм дандуур гарч яваад бүр аюул болох юм. Ээжигээ алдаад одоо нүдэ нэг талын хорвоо дээр нүдэ нэг талын ээж минь байсан. Тэгээд ээжтэйгээ өссөн би чинь.
Тэгээ ээжигээ алдаад маш том юм орон зай надад үүссэн, хов хоосон тийм. Тэгээ тэр үед ангийнхантай одоо ажил явдал дээр жохоо маань ирсэн. Тэгээд маргааш өглөө нь ээжигээ гаргах гад яг цуваа толгоолоод ингээ явж исэн чинь жохоо бүр төрүүлж очиод ээж тэрийг өмнөөс тосч авсан. Хитл маш их байсан. Тэгээ одоо нэг бяцхан юм мөслөг энэ дотор байсан бол хайлсан тухай үед. Тэгээ одоо мөс мөнхөө шигийг харсан да. Вау, үнэхээр Яг хайлуулсан, баярлуулангаа хайлуулсан тийм агшин болсон да. тийм ер нь гэхдээ одоо ингээд хүн чинь ингээд өөрийн гэсэн хайрын хэлнүүдэд одоо бие бинийгээ хайрлахад тэгж хайрлаж байгааг нь харахаар л их дүүрэн сайхан болд юм да гэж одоо ингээд хань жил болсон хүмүүсийн үед манай баясаас тэг ярьж байсан юунд дуртай байлаа гээл те намайг нэг жахаа нэг тэгж их гоё яадаг гэд Нөгөө яг өөрийнхөө биеэр үйлдэлээр хүнийг баярлуулах чи их гоё байдаг шүү дээ. Одоо жохоо маань одоо жишээл би жишээл өвчүүнд их дуртай юм баггүй. Бараг ганцаараа бүтүүч өччих гэдэг. Өөрөө гоё хэрвслаад, хуухлаад, чанаад, хэрц зүсээд өдр өхөр их гоё байдаг. Тэр надад хамгийн гоё мэдрэмж байдаг. Тэр өөрөө галаар одоо хуухалж эхлэхээс эхлээд аманд ортол жинхэнэ хайрын гал тэр жигтэй шингэсэн зоог байдаг. өвчөөг минь чанаачаа гэсэн чи өөрөө чанаасан. Яс нэг лайв үзчихсэн чинь ярэ өвчүүдээ сууж байдаг шээ. Ичээд байгаа мó гэж. Тоглож ийн гэж бодсон. Ингээд идчихсэн. Шууд харалцсан. Гинт хийждэггүй шүү дээ. Наа жахаа баясагийн аль хайр хамгийн их одоо амьдралыг гоё дүүрэн халуун болгож байна одоо яг. Одоо хүн болгон л тавилангаар л явж идэг л баг л та тий. Тэгээд нэг сонин нэг үйчлэл мөчлөг гэх юм уу юу хий. Нэг юм жавхлан нэг л болохгүй болоод эхлэх мөтлийн хүн гараад ирдээ. Сонин би тэгж дотроо миний хувийн бодол шүү тий. Нэг тийм одоо нэг хайр гэдэг чинь нэг хайж болохыг хэлдэг гэж ир гэж хайж ирэх гэж. Тэгэхээр тэр хайж ирсэн зүйлийг л хүн боомлж болдгоо юм байна л гэдгийг л би их дотроо бодсон шүү дээ ер нь зүйл үед тийм Гоё үг шүү. Тэгээ дээрээс ер нь тэгээд дав өгөөд ер нь энийг очиж уушуу тэгээд мессеж хэлээдсэн мэт те. Тэр домбо Одоо ингэ бодгоо тэгээ те. Тэгээ одоо бодсон чинь 28 жилийн өмнө бүр оюутан багтаа ингээд нийлээд Монголын урлагт одоо хувь хүмүүс бас ямар нэгэн байгууллагт хариалагдахгүйгээр амьдарч болт юм аа гэдэг оюутан байхасаа том тайзан дээр гараад ирсэн. Хамгийн залуудаа гавьяатууд болоод үзсэн. Одоо хамгийн оргилт нүүрцэгтэй. Одоо та хоёрт мөрөөдөл гэдэг юм бас байж байгаа хүний урт замд те. Том мөрөөдлүүд, том зорилгууд яг энэ нэвтрүүлгээр хуваалцж болохоор зүйлүүд байвал ардын жүжигчнээсээ төрлөөд асуучих. тий одоо ингээ гал морин жил гарч шít тий. Тэгэл энэ онцог хөвөрсөөр л байна. Урд нь ч хөвөрчихсэн. Тэгэл одоо энэ дэлхий дээр болж байгаа үйл явдлуудыг ингээл хараал ингээл эхлэхлээр чинь яг нэг Монгол руу бүх юм эргээд байгаа юм шиг санагдаад байгаа. Нутаг амьтаа өндөө өөрөж болоо. Тий харин тий. Тэгээ ийм нөгөө л нэг ийм нэг Монголын эрен үйл нэг ирж байгаа. Тэрийг л нэг бид нар бүгдээрээ нийлж байгаа л нэг тосож аваад дээш нь эх орноо нэг гоё өргөчхийсэн л гэсэн нэг тийм дэлхий дээр нэг мандуулч хийсэн тийм. Монгол мандна гэдэгт итгэдэг. Та нар итгэдэг үү? Тэр сайхан цаг үеийг бүгдээрээ хэн бугаан хамаахгүй нийлж байгаа л авчирцгаа хэлж хэлмээр. бит хоёрын мөрөөдөл их гоё байдаг. Одоо яриад сууж хахад жохоо маань дандаа юм том гоё мөрөөдөл ярьдаг болохоор надад тэр мөрөөдөл нэг таалагдаад тэр мөрөөдөлд би бас их өөрөө татагдад суудаг юм баггүй. Сонсмоор санагдаад энэ мөрөөдөлд хүрэхийн тулд би юу хийх үү? Хамт юу хийх үү? Хүмүүс ямар байгаасаа энэ яг боломжтой доо. Одоо хол сонсогч байгаа ч гэсэн боломжтой доо. Бид нар боломжгүй юмэгч боломжтой болгож чаддаг та гэсэн тийм бодлоо дандаа төрж идэг. Тэгэхээр одоо энэ сая жохоо маань хэллээ гал морин жил.
Энэ бол монголчуудын жил, манай Монголын сүлдэнд нь байдаг жил тий. Тэгэхээр эзэн хичээвэл заяа хичээнэ гэж. Эзэн бүр хичээх юм бол заяа чинь түшээл ирнэ. Нөгөө санаанд огцсон юм заяанд ирдэг гэж Тийм ээ, санаанд огцсон заяанд ирдэг шүү. Одоо тэгээд бас одоо мэрэгчлэрээ далимдуулаад хийдий л да тийм. Баясгалан бит хоёр ийм симхий гэр дотор дуулмаарг байгаа байхгүй. Бас тийм. Тэр герман ингээд бүрээс нь гоё, тэр гал нь бадарцсан, дулаахан, нөмөртэй. Тэгэл манай энэ Монголын маань гэр нэг л сийгээл нэг туургын нэг хідэн хүн аваалгүй үчээд заа ийдсэн юм шиг тийм. Хоёр нөхөр уйн бараал гадагшаа гүйж байгаа юм шиг. Хажуудлын айл руу аав ээж нь ороод архитаад байгаа юм шиг тийм. Хүүхдүүд нь хоорондоо эвгүй ингээд зодтолтоод байгаа юм шиг нэг гэрээр ингээд тооцвол бидний энэ гэр Монгол нэг л гэртэй шүү дээ бид нар. Энэ гэр маань нэг симхий болчиход байгаа юм уу да. Энэ нэг нөхөө цоорхоог нь ойж шидээд хідүүлээ бүрээд энэ нэг бөмбөр цагаан гэрийн дэлхий дээр те ястал нөгөө завхлан баясгалан гэж нэг нэр бүтэн боллоо гэдэг шиг тэр ерөөл шиг бас энэ гэр маань бас ингээд бөмбөр цагаанаараа л мөнхөрч үлдээсэй гэж бодсон юм байдаг. Сайхан сонсоод баймаар нэг дундуурч яриа гэж тасламааргүй юм шиг л байлаа. Тэгээд яг хөө түрүүний тэр нэг цонх хагалдаг түүх бол надад их ойрхон тусч байна. Би ч одоо бас 97 он төгсгөөс өмнө миний царай бол өмөлдгөө царай шүү дээ ер нь. Тэгээд цаад хүн өөр байхгүй юу? Тэр том цонх хаалганы цонхыг би бас хагалж явсан толгой. Тэр сонин. Тэр чи шилтэй юм шиг харагдсан байл шүү дээ. Хагарцсан ч гэсэн. Тэгээд би нэг юм харамсан шилэндээ ч одоо дүүрсэн хэрэг. Нүү цаанаас гарах байгаа оюутнууд үржээ шилтэй гэж одоо ингэж үтгэхээр ингэж одроос жунаад идэх юм байлээ. Тийм томоор цулсаар. Тийм томоор хаглаа ич гар чинь. Гэхдээ манай зулаа бол шиллүүлээгүй л дээ. Айсаа өөр юм байна. Тэгэхээр яг би одоо нэг гэр бүлийн хоёр хүн уран бүтээлч байхын зовлон жаргалыг хамгийн сайхныг бас мэднэ л дээ. Тэгээ монголчуудын маань амьдрал одоо өөдөн дэвжээд л байна те. Тэгтээ Монголын компаниуд бас ингээл нэг машин дотроо те бүхэг дотроо амьдралаа ярилцаад л члаа ярилцаал те. Бараг офис машин юм шиг болж байгаа олон хүмүүс байгаа. Тэгээ тэрэн шиг та хоёр одоо машин дотроо явж байхдаа зүгээр ахуй хэрүүл биш шүү. Уран бүтээлийн зөрөлдөө маргаанч байдаг юм уу те? Эсвэл энийг ингэж хийвэл зүгээрээ гэсэн тийм одоо урлагийнхны хэлдгээр бол одоо үзэл бодлын хурц зөрчилдөө ер нь үүсдэг болов? Би ихтэй зүвгээ баригдаад байгаа үстэй. Зүг. Яг тэр эмоцтой акшнт нь тэгчээд өнгөрөөчөөд дараа нь ингэсээр хагаад ер нь өөрийнхөө болгочих гал юм биш үү? Яг жахаад байдаг шүү те. Зүг байсан, зүг бистэй гэх зүг нөгөө юу гэдээсээ зүг. Тэгэхээр одоо бас хамтдаа уран бүтээлээ хийгээд гисэн бид нар бүр үнэхээр их баяртай байгаа. Яг хамгийн сүүлийн уран бүтээлүүдээсээ та хоёр яг ямар бүтээл дээр ажиллаж байна, яг юуг хүмүүст хүргэж чинь тэргээ гоё ярилцвал. Ганц хоёр хамтарсан дуунууд бас гаргахыг хичээж байгаа. Тэр нэг дангаараа нэг ганц хоёр дунд бэлдэж байгаа. Тэгээ одоо нэг ийм айхтар их олон олноор нь биш. Чанартай. Дээрээс нь үр өгөөжтэй, дээрээс нь ингээд бас нэг өгүүлэмжтэй байвал болт тий. Бас нэг хүмүүст нэг юм ухаарал бас нэг залуучуудад одоо настан буурлуудад нэг тийм сайхан илч инээрийг одоо нэг сэрхүү бас нэг зөв талын уриалга маягийн юмнууд авчулсан маягтал юм л бол зорж байна тий. Түүнээс биш нэг ингээд энэ дуугаа нэг олон хүнд хүргэчихсэн гэдэг сэтгэл зүйтэй нэг 20 жилийн өмнө ажилдаг байсан бол одоо энэ дуу маань үрдүндээ ямар уриалга болж очих юм бэ? Яавал Монгол орн маань бас нэг өөрчлөгдөх юм бэ те? Гэдэг маяг руу одоо бидний насны хувьд ч тэр уран бүтээлийн бас цаг хугацааны хувьд ч тэрээс энэ нэг төмний хайр гişг нь цол хэрэгмийн хувьд ч гэсэн бас ийм зүйлийг шаарддаг юм байна. Тэгэхээр энэ дээр бол их хичээж байгаа, бодож байгаа. Тэгээд одоо утахгүй айхтар том юм хийнэ гэдэл томроод ах нэг онцгүй байдیں۔ Тэгэл нэг иймэрхүү юм байна та гэж нэг бодож те. Уран бүтээл ярьсан чи би дахиад нэг нэмээд нэг асууж идэх үү. Ер нь дуучид өөрсдийнхөө дууны үгийг бичвэл илүү их хүчтэй тэр дууныхаа философиг гаргахад те амьлуулахад илүү их тийм
ойрхон байдаг болов уу гэж надад бодогддог байхгүй юу? Та хоёрын хувьд өөрсдийнхөө дуусан дууныхаа үгийг, шүлгийг бичсэн түүх байгаа юу? Надад нэг 40 дууны шүлэг биш үү? Хоолой цангируулан амгшаа. Монгол амгшаа. Монголчуудын сайдыгэл хотол олноороо нэгдхийн өрөөлтэй гэлтэй. Жавха. Яасан дураараа юм бэ гэдгийг дууны шүлгийг хэмжсэн юм бэ? Тэгсэн дураараа тэр зөвхөн тэр хэсгийг тастаад л хүмүүс нэгдсэн болохоос энэ уг нь бол тэр дуу шүлэг нь бол маш гоё шүлэг штэ. Манай Баяныг соёлын гавьяа зүтгэлтэн Нямбугийн Яруу нарт Нямбугийн баян мөн гэж. Тэр Нямбугийн баяр мөнх одоо гэртээ яасан дураараа юм бэ гэдэг бас байж байгаа хата тэр тассан. Одоо Жавхагийн монголчин говьсгүүчүүд миний ботгоны дуу Монгол төрийн цаг тэднийг чи яруу нар гэсэн тий. Манай нэг үе. Үнэхээр гайхалтай байлаа. Өнөөдөр бидэнтэй хамт Жавхан баясгалан нараа баярлалаа. Шинэ хамтаа